Ардын жүжигчин Амар Төвшөнд ерөнхий сайдын нэрэмжит шагналыг өнөөдөр гардууллаа. Дэлхийн шилдэг баритон ардын жүжигчин өнөөдөр эх орондоо ирсэн юм. Тэрээр сар шинийн баярыг эх орондоо огтох төлөвлөгөөтэй байна. Дэлхийн шилдэг баритон Монгол улсын ардын жүжигчин Инфатын Амар Төвшин засгийн газрын тогтоолоор ерөнхий сайдын нэрэмжит шагналыг хүртлээ. Уг шагналыг Монгол улсыг олон улсад сурталчлан таниулахад онцгой амжилт гаргасан иргэн баг хамтлагт Монгол улсын ерөнхий сайдын нэрэмжит мөнгөн шагнал олгох журмын дагуу уулгатдаг. Шагналд олгох 200 сая төгрөгийг засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргаж байгаа юм. За өнөөдрийн сайхан өдөр төрсөг таамаглуулж засгийн газар маань одоо ерөнхий сайд маань нэрэмжит шагналаа олголоо. Төвчөөхөн хөтөлмөрийн байгаас үнэлж сайхан нэрэмжтэй шагналаа олгож байгаа талд сэтгэл маш хөдөлж байна, баяртай байна. Өчигдөр онгоцноос буусан. Тэгээд өнөөдөр дөнгөж сая одоо ерөнхий сайдтай уулзахаа өмнө театр дээр тоглолтын програмыг хийчихэд тэгээд ингэ ирлээ. Тэгээд маргааш тоглолт маань болно, ганцхан удаа тоглоно. Тэгээд бас театрын тайзан дээр 2 жил гарны өмнө Макбет гэдэг дуурьт нэг удаа бас ирж дуулсан. Тэгээд 2 жил гарны дараа дахиад Жузеппе Вердигийн алдартай бүтээл Ла Травиата дуурьт дуулах чадвар бас баяртай байна. Монгол улсын ардын жүжигчин Амар Төвшин Дөөр Бужгийн Эрдмийн театрын тайзнаа маргааш тоглогдох Вердигийн алдартай бүтээл Травиата дуурийн гол дүрд дуулна. Тэрээр өмнө нь 2 жилийн өмнө Макбет дуурьд дуулж өжээ. Тоглолтын шахуу байртай гэдгээ ярьлаа. Амар Төвшин Монголд ирэхийнхээ өмнө Лондонгийн алдартай Royal Opera House театрт Травиата дуурийг 6 удаа дуулсан байна. Жирийн малчны хотноос дэлхийн дуурийн урлагийн одолтлоо гялцаж яваа Амар Төвшингийн хувьд Монголд сонгодог урлагийг хөгжүүлэхийн тулд үзэгчээ бэлтгэх нь илүү чухал гэдгийг онцоллоо. Австрийн Вений штат опер руу явна. Тэнд бас Набуко гэж алдартай дуурийг дуулна. За тэгээд Испани Лас Палмас, Баварын Мюнхний штат опер, Берлин, Нью-Йорк, тэгээд Арена де Верона, Ла Скала гэдэг энэ жил маш шахуу програмтай байсан. Инфатын Амар Төвшин нь 2009-оос 2016 онд Дөөр Бужгийн Эрдмийн театрт дуучнаар ажиллаж, одоо бүгд найрамдах Итали улсад ажиллаж байна. Тэрээр дэлхийн сонгодог урлагийн дээж золох Кармен Травиата, Риголета, Евгений Онегин, Тоска, Аида зэрэг алдартай дуурийн гол болон туслах дүрд амжилттай тоглож, дуурийн урлагийн гайхамшигыг Итали, Франц, Герман, Австри, Испани, Орос, Япон, Сингапур, Англи зэрэг дэлхийн олон орны томоохон театрын тайзнаас үзэгч олонд дуурсхан толилуулж яваа дэлхийн шилдэг баритон юм а.